Өөрчлөлт оруулалтаа хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Өнөөдөр зах зээлийн нөхцөл байдал ийм нөхцөлд одоо борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа гэж үзэж байгаа. Ялангуяа одоо дотоодоо баяжуулах үйлдвэрт нүүрсээ борлуулах боломжийг одоо олгож байгаа нь бол бас чухал юм а гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл экспорт баяжуулсан нүүрсний экспорт нь өөрөө нэгдүгээрт чанар мууддаггүй, хоёрдугаарт болохоор бас борлуулах боломж нь илүү байна гэж харж байгаа. Тийм учраас бол энэ төслийг бол би дэмжиж байгаамаа. За нөгөө талд анхаарах асуудал юу вэ гэхээр энэ олон улсын худалдааны нөхцлөөр уурхайхаа амнаас тийм ээ хэлийн талбай дээр за хэлийн цаана гэдэг аль ч нөхцлөөр бол ер нь борлуулах боломж бол байх ёстой. Тийм учраас бол энэ хуулийн нөхцлөөр орж ирж байгаа олон улсын худалдааны нөхцлөөр борлуулна гэдэг нь бол зөв гэж үзэж байгаа. Гэхдээ энэ дээр анхаарах асуудал. Яг тэгэхээр олон улсын худалдааны нөхцлөөр хэрвээ тухайн гэрээнд заасан бүтээгдэхүүнийг яг тухайн чанараараа тухайн үн дээр нийлүүлж чадахгүй бол эргээд хариуцлах асуудал үүсдэг. Энэ дээр бол маш том хэмжээний одоо бас торгуул эргүүл ногдох боломжууд байгаа. Тийм учраас бол энийг бол одоо цаашдаа хэрвээ улсын их хурл энэ хуулийн төслийг хэлцгийг дэмжих юм бол ажлын хэсэг нь бол анхаарах хэрэгтэй баха гэж бол бодож байна. Дээрээс нь энэ худалдааны нөхцлөөр энэ уурхайн амнаас хэлийн талбай за хэлийн цаана гаргаж байгаа энэ бүхэн дээр бол үн бол стандарт байх хэрэгтэй гэж байна. Өөрөөр хэлбэл одоо энэ зайнаас хамаарат гарч байгаа зайлшгүй стандарт зардлуудаар л үнийн зөрүү гарах хэрэгтэй болохоос биш. Уулуурхан амнаас авч байгаа хит одоо бага үнэтэй, хэлийн цаатах хит өндөр үнэтэй ч гэдэг юм ийм байж болохгүй гэдгийг бол анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. За Лувсан Бямбагийн мөнгө хөлсөлөн шүүх хэлнэ.